Монгол Улсын их хурлаас 2023 оны 12 сард нийслэл Улаанбаатар хотын замын дүүжлийг бууруулах гэр оролыг орон сууцчдад тухай хууль бол батлагдсан. За энэ хуулийн дээр бол 7 дугаар зүйл нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна. За хөгжүүлэх сан нь бол дараах одоо орлогоор сан бүрднэ гэсэн ийм зохицуулт, хуулийн зохицуулт орж ирсэн. За бид нар энэ зохицуултын хүрээнд 2024-25 онд бол энэ одоо улсын төсвийн хөрөнгөөр оржсэн автобусны илэгдлийн зардлыг сандаа төвлөрүүлэх ийм боломжтой болсон. За ингэж ажилласнаар бол одоо 2024 онд нийтийн тээврийг хөгжүүлэх санд одоо 27 тэрбум төгрөг. За 25 оны өнөөдрийн одоо 9 сарын байдлаар бол 29 тэрбум төгрөг зуулуулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ сан бүрдснээр одоо 2024 оны одоо 1-р сард одоо 600 автобус орж ирсэн илэгдлийн зардал одоо бүрдсэн. За мөн энэ илэгдлийн зардлын сангаараа одоо Улаанбаатар хотын үйлчлэгэнд явж байгаа 31 угсран автобус. За мөн Багнуур Баахангаа Чингис хааны өсгөнсний бууд руу явж байгаа 45 хүний судалтай автобусыг энэ сангаас одоо олсон орлогоор эргэж авсан ийм үр дүнтэй ажиллаж байгаа. За цаашдаа бол энэ хувийн хвшилтөд өгсөн 333 автобус улсад одоо явж байгаа энэ автобусны илэгдлийн зардал бол эргээд одоо 7 жилийн хугацаанд одоо улсын төсвийн хөрөнгөөр одоо худалдаа авсан энэ хөрөнгө эргэж бүрдэх юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.